За сайн байцгаана уу? Монголын цагтимаас явуулж байгаа подкаст юм байна. Ээлжит дугаар эхлэхэд бэлэн боллоо. За тэгээ манай дугаарт манай Мига оролцож байна. Тэгээ Мига маань бас Америк нэгдсэн улсад гэр бүлээрээ ирсэн байгаа. Тэгээд бас нэг удаагүй тийм ээ Мига? Тий, ирээд удаагүй байна. Тий. За тэгээд Мига өөрийгөө товчхон танилцуулаад манай Мига бол сургагч багш. Тэгээ өнөөдрийн хамгийн гол сэдэв бол бид нэр Америкийн нэгдсэн улсад бас биднэрт байх ёстой хүүхдүүдэд заавал эзэмших ёстой нэг хэдийн байдаг те жишээ нь улс байна уу одоо өөрийгөө хамгаалах гэх те энэ талаар аягүй гоё сонирхолтой гоё юм ярина. Тэгээ манай Мига маань одоо тэгээ өөрийгөө танилцуулаад гоё. За би намайг Мигмар Жаргал гэдэг. Би Кёкушин каратегийн харбас 3 дантай. Олон улсын хэмжээний мастер. За Аз болон Европ тийм ээ дэлхийгээс одоо шагналт байруудад орж исэн. Одоо хамгийн сүүлд би Вико гэдэг холбооны Кёкушин каратегийн холбооны залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальтай. За юунаас бол Азийн тулааны урлагаас бол 2 мөнгөн медальтай. Европоос ингээд мөнгөн медальтай. Одоо намайг ингээд нөгөө амжилттай нөгөө би нөгөө тэрнээс медальтай тэгээд орхичдаг болохоор улсууд яг юунаас уу гэдэг хэлээрэй гэдгийгсэн байхгүй. Тэгээд би хэлээд байгаа юм. Тэгээд улсын аварга тэгээд ер нь олон жил бие хамгаалал урлагийн одоо хичээлээ 32 жил болцсон байна. Хариу одоо наран тунгай битэрч юм бол нэг багшийн шавнаар. Тэгээд 32 жилийнхаа бас 12 жилд нь бол одоо энэ тусаа бэлтгэлтэй багш нарын албаны сургалтыг зохион байгуулж явдаг байсан сургагч багш. Тэ одоо тэгээд сая гавьяндаа суучаад одоо ингээд энд амьдрахаар ирсэн. Дээрээс нь авиас одоо энэ Америк талаанд академи нэг хэсэг болж байгаад бас маш их баяртай байгаа. Амраатайгаа танилцаад бас манай амраа дасгалжуулагч тийм ээ. Тий. Мэргэжилтэй ийм хүн болохоор спортын хүнтэй ингээ уулзаад шууд танилцсан та бас айгүйх талархаж явж байгаа. Тий, ер нь бол одоо бид нар бол бүгдээрээ л Монголд ингээл одоо нөгөө өсвөрийн насаа өнгөрөөд ирсэн улсууд шүү дээ. Тий. Тэгээ тэр тул ерөөсөө энэ бие хамгаалах урлаг гэдэг бол бидний бол одоо бүр хамгийн нэгт байх хэрэгтэй юм байхгүй. Тэгээд нэгт одоо жишээлбэл байх хэрэгтэй юмс гадна энд явах вэ гэхээр зэрэг яг адилхан. Бид нар бол тодорхой хэмжээнд хүн одоо жишээлх юм бол тэ ямар нэгэн байдлаар өөрийгөө хамгаалах гэдэг талаас эхлээл үзэн. За энэ ч юм болохоор зэрэг явсаар бол одоо спортын төрөл болоо бүр дээшээ гэж гисэн. Тэгээ хоёулаа юу яа? Би ч гэсэн одоо жишээлх юм бол манай багын багч нөгөө чи тань шүү дээ. Пүрүү санжаа гэдэг. Одоо арангад чинь пүрүү санжаа ингээл. За ер нь бол уушуу гэж ярьдаг. Мончок санжааж гэж ярьдаг. Тий. Ер нь бол тэр тулааны урлагийг өргөнц талаас нь судалсан хүн байдаг. Тэгээ би одоо Мигагаа ирээд ингээд сургууль дээр ирээд би тэд бас 3 удаа гоё сургалт явуулсан тий. Тэгээд тэрэн дээр хүүхдүүд маань айгүй гоё сонирхолтой. За дээр нь болохоор зэрэг яг Мигагаас одоо яг сургагч багш учраас одоо манай энэ ингэдэг байхгүй Мига. Өөрсдөө сонирхлоор гарч ирсэн улсууд их байна. Яг чам шиг ийм сургагч яг ийм мэрэгжлийн талын багш бол амар багтай байна шүү дээ. Тий, дасгалжуулагч гэж ярина л да. Спортын дасгалжуулагч гэж ярина. Юу манайхан чинь бас одоо чи түрүү нэг өмнөх яриад ороод хэл да. Нэг түрүү ярьсан шүү дээ. Биднээс бол Монголд бол баг залуу хүүхд байхдаа ингээд ярьсан шүү дээ. Тэр чинь бол наандаж нэг урд гудамны усудаас чулуунаас нь бултах гэж одоо бэлтгэл хийн. Чулуун байлтанд орно шүү дээ тэр тэгэхэд чи одоо энд чинь тийм чулуун байлтай гэж байхгүй юм чи одоо бас биднээс физиологч одоо тэрүүгээр ингээ хөгжсөн байгаа байхгүй юу. Өөр бас нөгөө тэр хөдөлгөөнүүд дандаа ахуй амьдрал дээр бид нар нөгөө хүн болох юмыг аягүй хүздэг шүү дээ. Одоо жишээлх юм бол тэр бие хамгаалах урлагийн юмнууд ерөөсөө Монгол биднийг жоохон байхтлаа ерөөсөө өдөр тутам байнга яг чулуунаас бултгаас эхлээл тэр үеийнх нөгөө боржуур ингээл шунгаал нөгөө юу яадаг чинь нисээд аваад иргүүд бид бүр рефлекс болчихсон. Шууд ингээд явж байгаа ч. Нөгөө манай гавьяач чиг үү? Тийм л болдог гэсэн. Тэр чинь ерөөсөө яг юм байдаг юм.
Би таард ингээд бас үзэж байгаа улсуудад тайлбарлаж хэлье гэж боддгийг. Ер нь бол хүн энэ бие хамгаалах урлагийг олон талаас нь ингэж тайлбарладаг л да. Ихэнхдээ л улсуудтай уулзаар таквондо гэлтэгдэг, эсвэл карате гэлтэгдэг, тэ эсвэл кикбокс, MMA юу гэлтэгдэг. Миний өөрийн ингээд онлоор ингэдэг байхгүй. Бие хамгаалах урлаг гэдэг бол хүн үүссэн тэр цагт байсан хамгийн том философи нэг нь байхгүй. Хүн үүсэхдээ идэж тижэлээ болчихдог. Бусдаас өөрийгөө хамгаалах энэ төрөлхийн инстинкт байхгүй. Энэ инстинкт бол амьтан гэдэг тэ хүрээлэлд байгаа бүх юмд шингэсэн байдаг. Одоо нэг их амьтныг хатгахаар хариу уурал үзүүлээд ингээд нэг тодорхой хэмжээний юм цацаад тэ өөрийгөө хамгаалдаг шүү дээ. Эсвэл ингээд амьтад ингээд бие хумдаг. За тэгвэл биднээс нэг унлаг идэлгээнд байгаа адуу мал гэдэг чинь хазан хайрн танган тийрэн тийм нохоо болохоор яах вэ? Боргонд хуцанд хазан муур бус ингээд сэрвийн ингээд босно майжин тий. Эн чин амьтанд байдаг өөрийгөө ингээд хамгаалах бүр төрөлхийн зан нь байхгүй. Хүн ихийнхээ хөхдөг гэдэг бол ингээд хинээрч залахгүйгээр хөхнө тийм ээ. Ич тижлээ болж шүү дээ. Тий. А тэрнтэй ижилхэн яг биднээс ингээд ямар нэг юм болохоор бие хэмдэг. Ингээ одоо үсс ингээд бос ченж гэдэг юм уу? Тий. Энэ төрөлхийн инстинктийг биднээс бий болгож хүнд нь буцааж олгож өгөх хэрэгтэй байхгүй. Тий, сэргээх тийм ээ. Тэрийг болохоор зөв орчин цагийн одоо сургалтын аргатай хослуулж тэгээд энэ хөгжилтээр хамт тийм л юм дээр тасгалжуулагч улсууд юм бас. Одоо жишээлх юм бол бид нэр голдуу манай Монгол аюул сахтим дээр чинь одоо яг энд сакс волейбол, гимнастик, ус гээл явж гин. Тэгэл дээр нь болохоор зэрэг шатардам гээл, оюуханы гээл. Тэгээ одоо тэгээд ингүүц зэрэг манай мига ирээд ингээд ингүүц зэрэг бас айгүй гоё юу яаж байгаа байхгүй. Хүүхдүүдийн одоо жишээлх юм бол одоо өөжин маань энд чинь 7 нас дээр 10 дугаар 10 юу хай скул идэх гэсэн байхгүй. Тэгээд энд чинь бас хүн л юм чинь нөгөө байгалийн нөгөө одоо инстинкт. Тий. Тэр чинь угаасаа хүнд байх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг сургууль болгонд зарим манайхан ч ингэж ойлгоод байдаг байхгүй. Өөрөөс Америкч ерөөсө бүх юм л хөгжсөн. Бүх юм амар гоё. Ерөөсө хүүхдүүд нь хоорондоо дандаа л одоо nice. Одоо юу гэдгийг тий бүх юм аа бас тэр чинь тийм байхгүй. Байхгүй шүү дээ. Өөж тайлбар. Тий. Тэгэхээр чи high school-ийн тэр сурж авах хугацаанд өөжи бас хүүхдүүдтэй харьцах харьцаанд энэ би хамгаалах урлагийн тийм одоо зайлшгүй хэрэгцээтэй юмуд юм гардаг байсан юм. Юу гарна шүү дээ. Одоо би ингээд high school явж байхад бол нэг хэдэн удаа бас хүүхдүүдтэй бас үзсэн шүү дээ. Яг өндөө бол ер нь бол одоо ингээд миний явж байгаа high school чинь бол амар nice area гэж ярина шүү дээ, тий. Одоо Glenbrook South гэхээр чинь тэр area чинь ер нь бол амар олон баячууд амьдардаг. Ихэнх нь цагаачдууд нь болохоор солонгосууд, монголчууд юм уу эсвэл Аз төрлийн хүмүүсүүд байгаа. Тэг хэсэг нэг одоо Мексик хүмүүсүүд байгаа шүү дээ. Одоо латин хүмүүсүүд байгаа. Тэр нь болохоор тэр хүмүүсүүд нь болохоор яг л нэг ядуу нэг хэсэг ареанд байдаг болохоор тэд нар бас яг ингээд боловсрал сайтай ч юм уу да тий. Одоо ингээд хүн ингээд цаанаасаа өөр нэг юутэй байдэж майндсеттэй байдэж тийм майндсетгүй гарууд ирж ирдэг байхгүй. Тэгээд ер нь бол манай монголчуудыг нэлийн дээрлэгдэх байсан. Бид нар чинь зарим нь монголоор ярьж чадахгүй болохоор тэдрийг ингээд за энэ юу ч мэдэхгүй гэж яаж байгаа. Тэгэл бас л тэрнээс бас хамгаалах ч юм уу да тий тэрнтэй ингэж нийлэх хол явах ч юм уу одоо ингээд бид нар жорлон морлонд орж яхад л таарлтна. Тэгж байж яхад л нэр мэрэн дуудаал класс тийм дооглол тэгэл ер нь бол бүлийн хийн штэ. Тиймэрхүү байдал бол гарна тэгээд угаасаа Америк улсад ингээд камер бүх өнцгөнд камерч байсан ч жорлон дотор камер тавихгүй шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү үеэс хамгаалах юм бол амар чухал байдаг гэж би боддог. Энийг яг одоо ингээд би хамгаалах гэдэг юм дээр оруулахад бас өрөөсгөл болчиход байгаа байхгүй. Одоо амра таирын одоо ингээд авч яваад байгаа энэ одоо актив биш дээ. Нэг хүүхд ямар нэг юмар ингээд өөрөө тэ ингээд сайн байх юм бол тэр хүүхдийг одоо хүнд бусны хүндэлдэг. Тийм ээ? Усандаа сайн байна, волейболдоо сайн байна, саксандаа сайн байна. Тийм үү? Шатартаа сайн байна. Тийм ээ? Эсвэл сурвалгаараа сайн байна.
Тэгвэл тэр хүүхдийг дээрлэх ямар ч боломжгүй. Тэгвэл тэрийг яаж олж авдгийг бэ гэдгийг л бас энэ спорт гэдэг юм тийм ээ. Бие хамгаалах урлаг одоо хүнтэй л ажиллаж байгаа энэ юм өгж өөрт нь ихтгэл төрүүлэх хэрэгтэй байхгүй юу? Хүн өөрөөгөө ялан дийлэх. Одоо манай одоо клубын гол одоо урай бол өөрөөгөө ялан дийлэх. Тий. Өөрөөгөө ялан дийлэх. Энэ өөрөөгөө ялан дийлэх гэдэг дээр чи одоо залхуурал байна, айдас байна, тий. Энэ олон зүйлүүдийг ялан дийлсэн тохиолдолд чи өнөөдөр хайп болно гэсэн. Тий, энийг бас харах хэрэгтэй. Тэрнээс ш хүн нудрагаараа ингээд зангидаад зөх дэлсэх биш зүйл байхгүй юм. Тэгээ ер нь бол саяны өөжигийн хэлдгээр яг хоо Америкт ирээд нөгөө бид нар чинь за би бол нэг 23 жилийн өмнө ирсэн байна. За ингээ манай хүүхдүүд ч гэсэн 10 жил төгсөөл манай дүүнер ч гэсэн энд ингээл хайскул бүгдээр төгсөөл ингээ явцгаасан. Тэгээ ер нь бол хайскул болохоор зэрэг манай дийлэх монголчууд одоо юу гэдгийг те одоо ингэж байгаа байхгүй. За би хамгаалах уралдаар хичээлээр хүн очиод зодох балах одоо юу гэдгийг тиймэрхүү талаасаа биш. Одоо ямар нэгэн гадны одоо тий одоо зайлшгүй гэж байна. Одоо ч Азуудыг чи ингээд очингууд ингээд нөгөө нүдтэй ингээд тэгээд нөгөө панкейк царай марэтэй гэдэг юм ингээд юусаа догдол хэлж байгаа байхгүй. Би ч бас хийлээ шүү дээ. I know. Тэнгүүд манай эцэгчүүд явахдаа зарим нөгөө нэг одоо хүүхдүүдтэйгээ амар тийм дотн харьцдаг ээж аауд байдаг тий. Тэнгүүд нөгөө хэдүүл айгүй ингээд гоё илэн далангуу яриад ингээд тэнгүү зөө тэгсэн ингэсэн ингээд яасан ийсэн ингээд тэнгүүд л заа ингээд дүлгэлцсэн болол таардаг байхгүй. Тэгсэн ингэсэн гэл ямар нэгэн байдал. Тэнгүүд бидний дийлэх монголчууд яадаг вэхээр за хүүхдүүдээ энд хамгийн ойрхон юу вэ гэхээр зэрэг одоо бидний энэ гадуур байж байгаа нөгөө солонгосын нөгөө каратегийн клубүүд ч юм уу тий. За тиймэрхүү юмнуудаар чинь хүүхдээ одоо миний насныхан болоод манай доотлог үеийнхэн бол бүгдээрээ нэг тийм бодолтой болсон ээж аваад. Тий хизээвэл би нэг бас нэг жоох ингээд судалгаа хийгээд ингээд ер нь дийлэх нэг яриан дундаа эднийг ингээд яриад явсан. Ер нь хүн болгоны ээж аавдаас гарч байгаа юм болохоор зэрэгөө каратад явж байгаа хүүхдээ болохоор хүүхдүүд дээрлэгдгүй ингэдэггүй тэгдэггүй. Тэгээ одоо та сургагч багш хүн одоо энэ тал дээр одоо жинхэнэ одоо энэ манай Монгол Ариас их тийм одоо явж байгаа хүүхдүүдээс гадна энэ Чикагод байгаа монгол хүүхдүүдийг дасгалжуулагч, сургагч багш гэдэг талаас бас гоё энийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол ээж аавууд бас айгүй гоё юм тийм. Ер нь бол хүний хөгжил гэдэг бол өсөхөөсөө байдаг. Хүн болгон одоо ижилхэн бие физиологийн одоо бүтцтэй байдгүй. Одоо түнх тийм ээ тавхаа гэл ингээл эн чинь яаж ямар орчинд явсан, ямар орчин одоо бий болсон одоо яс бигдсэн гэдгээс ахуулаад ингээд хүн болгоны одоо хөдөлгөөн ондоо байдаг. Инээсээ шалтгаалаад тухайн хүн одоо альва нэг дасгал хөдөлгөөнийг хүлээж авах одоо байдал нь ондоо байгаад байдаг байхгүй. Тэгэхээр энэ одоо манай монголчууд ч болохоор ингээ хүүхдийг ингээд гаргаж ирээд ингээд үлгийдөөд тий ингээд чипгидл үлгийддэг тийм ээ. Эн чинь хүртэл бас учиртай байх хэрэгтэй байлээ. Тэгэхэд чи манай энд чинь бол зүгээр л гаргаад өгчдөг үлгийдэхгүй ингээд тавьдаг тий. Тэгээд энд байгаа бас олон хүүхдүүдтэй бас ингээд одоо би бас нэг сар шахуу бас оролцлоо шүү дээ сургалтанд тийм ээ. Тэгэхэд одоо манай хүүхдүүдийн зарим нэг хүүхдүүдийн энд төрсөн хүүхдүүд өссөн хүүхдүүдийн одоо тавхаа байхгүй болсон. Одоо хөлний бэхжилт нь муу тий. Одоо манайхаар бол X-л чи ингээд яваад байдаг. Тэгээд ингээд ерөнхийдөө бол нурууны одоо нуруу бас 3 хэлхэн дээр бас алдаатай. Иймэрхүү юмнууд бас байгаад байна. Тэгэхээр хамгийн түрүүнд хүүхдийг өөрийнх нь тийм хүсэл мөрөөдөлтөй байх хэрэгтэй. Өөрийгөө ялан дийлэн чадна шүү гэдгийг нөгөө бага левлээр нөгөх хэрэгтэй. Хүүхдийнхнээс нь гүйлгэж сургадаг байх хэрэгтэй. Явж сургадаг. Заавалчгүй одоо тулааны урлагаар гэдэг юм байхгүй. Ер нь бол ийм орчинд нь байлгамаар байхгүй. Орчинд нь байлгаад тэгээд ингээд сайн багш дээр авчирч өгөх хэрэгтэй. Одоо мэрэгжлийн багш дээр гэсэн үг шүү дээ. Тийм, яг одоо ч ингэж байгаа. Одоо за би бол одоо тамирын дээдийг төгсөөд одоо жишээлбэл яг чиний саний ярьдгаар тэр хөлийн ном гэж ярьж байна. Тэр хөлийн номн дээр би одоо жишээлбэл би ингээд эрдэмшлэгний ажил хийж байгаа юм. Америкт ирээд надад одоо 600 хүүхдийн ингээд судалгаа авах. Тэр Монгол Ариас их тийм чинь нөх өмдөх юм гэдэгсэн. Тийм ер нь одоо энэ
энэ подкастаар ерөнхийдөө бид нар юу ярьдаг вэ гэхээр зэрэг хүүхдийн одоо хөгжлийн талаар яг хүн болоход хүүхдэд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг талаас нь ярьдаг ийм подкаст байгаа шүү. Хөвчлийн энүүгээр ярина. За дээр нь болохоор зэрэг Америкийн нэгдсэн улсууд одоо жишээлбэл 10 жил төгссөн ч юм уу те амжилттай сайн явж байгаа улсуудыг ингээд оруулах ийм зорилготой юм байгаа. Тэгээ та бүхэн маань энийг бас өөр сайхан хүлээж авах нь. За ингээд ярианд оръё. Ер нь бол боловсрал гэсэн үг. Ер нь боловсролын гэсэн үг гэж яг Монгол Аялал Активгаа хүрээнд яригдах юмнууд байна. Тэгээ сая мега огш маань айгүй гоё юм хөндлөө шүү дээ. Ер нь бол одоо жишээлбэл техник технологи хөгжсөн гэж байгаа байхгүй Америкийг те. За дэлхийд дээр нэг ярина шүү дээ. Тэнгүүд энэ дотор бид нар яаж одоо хүүхдүүдэд төлөвшүүлж хүн болох вэ гэдэг юмыг хамгийн нэгдүгээрт нөгөө эрүүл мэндийн талаас нь. Тэгээ эрүүл мэндийн талаас гээд түнгүүд зэрэг мэдээж одоо багш үтээр ярьж байгаа нөгөө биеийн тамир нөгөө л одоо төвний таны одоо тэгээ бие хамгаалах урлаг. За тэгээд дээр нь болохоор спортын төрлүүд гээд эдгээр чинь бүгд ингээд зүгсэн бэлтгэл зүгсээр бидний хувьд яасан бэхээр зэрэг ахуй амьдрал дээр нөгөө хөдөлгөөнүүд нь байсан учраас одоо бид нэр ийм явж байгаа. Нөгөө түрүүний яриад байдаг. Чулуунаас болтыг хотчлд бий болсон газар чинь болохоор зэрэг багшийн түрүүний хэлдгээр ёстой жинхэнэ ямар багш дээр авчих вэ? Энэ яг Монгол одоо сургууль төгсөө Монгол хүний одоо бие биологи, физиологи, энтрийг судалсан юм уу, сэтгэл судлал үзсэн юм уу, сургууль өмжил ухаан үзсэн юм уу? Энэ одоо би саяны дурдсан хэдий чинь хийж нөгөө дасгалжуулагч гэдэг нэг юм аав шүү дээ. Яг үнэ амраа. Зөв. Тий. На дасгалжуулагч гэдэг үг чинь гараад ирэхээр би мартахгүй дээр хэлчих гээд байгаа байхгүй. Манайхан ч нөгөө дасгалжуулагч багш хоёрыг андуураад байдаг байхгүй. Биеийн тамир, спорт хоёрыг андуураад байдаг. Тэг юм бас. Нэг нь бие тамир одоо тамиртай байлгах хөгжүүлнэ гэж яхад нөгөөд нь спортоор хичээлж байгаа байхгүй одоо тийм ээ нэг төрөл нэрлэлсэн спортоор. Тэгэхээр энэ нэрэж гисэн бас боддог байх хэрэгтэй. Бас тэр багш дасгалжуулагч хүн чинь болоод хүний бие физиологийн энэ хүн ямар ачаалах чадвартай байна, ямар бие организм бие бүтцтэй юм байна те. Ямар одоо бид хоёрын нэг хардаг юм байна шүү дээ. Энэ их гайгүй хүүхдээ авьяастай хүүхдээ шүү. Гайгүй хөдөлгөөнтэй хүүхдээ шүү. Энэ болж шүү те. Тийм нэг хоёул нэг харж байсан шүү дээ. Нуруунд чанга байна, энэ сайн байна, хөл чангатай байна. Надад чи их гоё эвтэйх юм байна гэх ингээд энэ чинь дасгалжуулагч хүн баг. Багш бол онол ярьдаг. Тийм ээ? Багш бол онол ярьдаг. Тэгээд ер нь бол яг энийг хэлсэнтэй холбогдуулаад хүүхдийн хүсэл мөрөөдөл гэдэг тэр сайхан үрийг хаана тарих уу гэдгээс шийд. Хөрслөг газар тарих уу? Тийм ээ? Цементэн дээр тарих уу? Урагдгүй газар тарих уу гэдэг. Тэр чин хөрслөг газар гэдэг нь манай одоо манай улс суудыг ингээ бөөгнүүлээд хаана урах уу гэдгийг шийдэж байгаа юм чинь манай актив дээр ирэх юм бол мэрэгжлийн дасгалжуулагч, мэрэгжлийн багш тэ эднээс зөвлөгөө өгдөг болохоор тухайн хүүхдийн хөгжлийн талаар нэрээд ургана гэсэн үг. Огт тийм юм мэдэхгүй зүгээр өөрийнхөө практикаар заах гэдэг газар бол тэр хүүхд урахгүй гэсэн үг. Тэгэхээр миний ярих гэдэг нөгөө философи гэдэг юм чинь гарч ирэх хэрэгтэй байхгүй. Тэрийг бас хүүхд өөртөө тусгаж авах хэрэгтэй. Тэр үрийг хөрслөг газар тарилаа. Ямар үндэс урах уу? Амар том үндэс ургалаа. Үндэс урахаар чинь ямар том суур суух уу? Тэр суур суухаар чинь хитэн тал руугаа одоо тулааны урлагаар бол одоо бус тулааны урлагуудыг ойлгож уншиж эхэлнэ. Тэгээ олон мөчрлөх тусмаа цэцгэлэн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ийм юмыг ойлгуулдаг багш дасгалжуулагчтай газар л хүүхдийнхээ үрийг тариарай гэж бас эцэгчүүдтэй хэлмээр байна. Тий, тэгээд одоо чинь мега ингэж байгаа байхгүй. За түрүү найз нь ярьлаа 23 жил ингээл ажил хөдөлмөр хийгээл энд бас ингээл тий. Анхандаа бид нар ч яг л амьдрах гал ингээл үзсэн. Дараа нь яг 2012 3 он ингээл бизнес энтер хийгээл янз янзын болол ингээл. Тэгэл тэрний дараагаас нилээ Америкчаад хүмүүс чи Америкчаад гэж яриад байгаа шүү дээ. Нилээ удаад ирээдүйн зэрэг ерөөсө буцаад энэ хэдэн үндэстэн Монгол улсууд Монгол хүмүүсийнхаа энэ одоо ирээдүйн одоо сайн сайхан одоо хөгжлийн төлөө л ингээ явдаг юм байна. Энэ Монгол Аялал Актив чи ерөөсөө тэрнтэй холбоотой. За дээр нь болохоор зэрэг яг саяны багшийн хэлтгийг би одоо дахиад нэг бүр хэлмээр байна. Юу гэхээр бид нар 23 жил Америкийн нэгдсэн улсад амьдрахдаа манай ах эгчнэрийн хүүхдүүд, миний хүүхдүүд бүгдээрээ л одоо жишээлбэл 10 жилийг төгссөн. Гэхдээ Америк их сайн уу? Сайн бид нар бүгдээр мэднэ.
Тэгтээ за спортоор ярихад яг нэг номер гаргаж ирсэн тийм Америк тасгалжуулагч байна. Байхгүй л байхгүй. Би ч бас нэг сурцснаа хэлэх гэж. I know. Тэгээд алдаа юу вэ гэхээр зэрэг ийм байгаа. Яг хүмүүс ингээ ярихаар зэрэг бидтэй ажилтаа байсан. Бид нар ерөөс хүүхдээ гэртээ чойжлоо явж байсан. Тэгтээ тэд нар яг энэ Америк нэгдсэн улсууд яг адилхан 10 жил боловсруулалтын системээр л бүгд явсан хүмүүс аахгүй. Тэгээд энэ дээр юу хамгийн гол ингээ харагдаад байдаг вэ гэхээр зэрэг манайх хүүхдүүдээ багш нарт тавьчихсан нэг community center-д байгаа зүгээр яг чиний хэлдэг сонирхлоороо гарч ирсэн. Зүгээр нэг курст яваад нэг багш болчихсон. Тим улсууд дээр хүүхдээ авчиж өгөөд тэгээд тэд нар хүүхдийн одоо за тэрэнд авчиж өгсөн одоо манай хүүхд одоо гой сахсанд явж ч юм уу тий болоод явж ч юм уу гимнаст хөнгө атлетик явж ч юм уу гэдэг. Яг активник чиглэл талаас нэг харангуй зэрэг Монгол багш нар Монгол улсууд Монгол хүнийхээ одоо бие болон хөгжлийг мэднэ шүү дээ. За тэгээд Монголоос ирсэн улсууд нь яаж юм гэхээр зэрэг бүгдээр мэдж байгаа. Манай 15 нас хүртлээр одоо Монголд байсан хүүхдүүд гэдэг өнгөт зэрэг манай майк байж гин, манай өндөр ганаа байж гин. За тэгээд энэ бэлгүүнээ одоо яг одоо энэ юм дээгүр нэгт орж байгаа дөлгөөн байж гин тий. За ингээл цаашаа явах юм байна. Арай нэг чөмхтэй бол. Яг одоо тэр чинь арай нэг өөр юм болж байгаа байхгүй. Тий. Тэгээд ер нь бол эцэгчүүд ингээ хийлгэхэд бас яг одоо Монгол авиас актимыг бас та хүмүүс бүр сайн өөрсдөө бас судлаарай. Хүүхдүүдийн бие алдрын хөгжлийн талаар бол одоо дуртай одоо зөвлөгөөгөө аваад тэгээд биеийн тамирын одоо ямар чиглэлээр нь тэ яг оноосон яг спортоор хичээлэх юм уу, эрүүл мэндийн талаасаа нөгөө биеийн тамирын хичээлэх юм уу, тэр энтриг бол одоо ингээд манай сургалж байгаа ш. Манай мигэд холбогдоод, манайхтай холбогдоод ингээд ер нь активлэг байдлаар бид нар сургалтыг зохион байгуулж орж ийн гэж ойлгож байгаа. Ер нь бол ойлгох хэрэгтэй байгаа юм. Тэгээд нөгөө талын асуудлууд бас байна л да. Одоо түрүүний хэлдгээр одоо болохоор нөгөө сэтгэл зүй гэдэг юм дээр бас хүүхдтэр ажилдаг байхгүй юу? Тийм ээ? Тийм. Сэтгэл зүй гэдэг. Хүүхдийг ингээд сайн сургуультаа номтой ингээд эрдэмтэй болголоо эсвэл ингээд компьютер дээр сайн байна тийм ээ? Код бичиж гин, програм бичиж гин. Манай хүүхд одоо team сургуульд апплайдсан байгаа ч гэдэг юм уу тийм. Ингээд яриад байгаа хүн нөгөөхт нь ингээд сэтгэл зүйн уналтуудыг давж чадахгүй юу гэдгийг бас бодох хэрэгтэй байхгүй юу? Тий, яг өөрийнхөө. Тий, өөрөө ингээд нэг ингээд апплайдад явгангууд нөгөөх нь ингээд нөгөөдхийн нөгөө гүйсэх чинь тийм ээ? Эсвэл хийсэн ажлыг хүн үгүйсэхэд тэрийг хүлээж авах сэтгэл зүйн одоо чадвартай байна уугүй юу? Тэр нь суусан байна уугүй юу? Энийг бас одоо бие хамгаалах хурлаг гэхгүйгээр тийм ээ? Энэ актив дээр байгаа улсууд спортоор хичээлсэн хүүхдүүд тийм ээ? Тий. Авч чаддаг байхгүй. Спорт чинь нөгөө ялагдал тий? өөрийнхөө хинбэ гэдгийг бас мэддэг үү. Тий. Ер нь бол бас айгүй том чухал юм шиг. Чухал зүйл байхгүй. Тэгэхээр улсууд ингээд нөгөө номдол бол хамаа авахгүй, спорт хамаа авахгүй гэж болохгүй. Тэр хамгийн том массаж, тархины массаж чинь бол биеийн хөдөлгөөн гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо заавалчгүй хүүхд гэдэг ах юм байхгүй. Одоо энэ манай залуучууд тийм ээ. Өөрөөсөө яах гэж одоо энд одоо амраагаас асууя л да. Би ингээд гудамжаар гүйж байгаа улсуудыг зөндөл харах юм. Эсвэл бүгдээрээ ажиллаад харчаад жимд яваад ах. Эсвэл пүүл ороод ах юм. Тэ? Эднүс яагаад ингэж байна вэ? Эднүс яагаад энийг мэдрээд байна вэ? Эднүс чинь тэрийг нөхөх гээд байгаа байхгүй юу? Ямар нэгэн юмар өөрсдөө нөхөөд юм гэдгийг манайхан хурж ирчээл таг. Нөгөө нэг ажиллаа хийгээл тэгээд нөгөө хүүхдээ болохоор 1-2 юмд нөгөө нэг чиний хэлдгээр аваач даатгцсан. Тэгэл болоо. Одоо сурсан л бах тэр. Нөгөө хүүхд маань яаж сурж байгаа бол тэ яаж тэрийг хүлээж авч байгаа бол гэдгийг ойлгож байна уу? Одоо хүүхдүүдтэйгээ харьцахгүй байгаа юмаа бүр улаан лавшруулаад байгаа байхгүй юу? Тэгэх юм бол спортоор хичээлж байгаа хүүхдүүд надад одоо пүүц хэрэгтэй байна. Тэ надад бөмбөг хэрэгтэй байна. Тэ надад тим юм хэрэгтэй байна. Би тэрийг ингэх гээд байна гэд яриан хүртэл ондоо болж эхэлдэг байхгүй юу? Хоорондоо ярих харилцаа амьд болж эхэлдэг гэж би ойлгож байна. Чи тэрэн дээр юу гэж бодож байна? Би ер нь бол бас спортоор ингээд хичээлүүлэх хүүхдүүдийг бол чухал гэж боддог. Яа гэвэл одоо ингээд ганцхан одоо ингээд тэр спортондоо амжилт гарахтаа биш бас тэрэндээ амар ингээд одоо Америк тасалжуулагч дандаа л ингэж хэлдэг.
одоо ингээл футболч тоглох ч юм уу эсвэл өөр ямар сакс ч юм уу яасан тим спортоор тоглох гэдэг чинь амьдралын life lesson сурдаг гэж амар чухал гэдэг. Тэгээ тэрэндээ амар ингээд хожигдсан байна уу, хожсон байна уу, хожигдохдоо яаж тэрийг менталтай ингэж суулгах вэ? Хожсны дараа яаж хүмүүсүүдийг хүндлэх ёстой вэ? Өөртөө яаж ямар хөө зориг тавьж дараа жилд яаж ингэж бэлдэх вэ гэдэг тиймэрхүү үнцгэр нь харахаар бас л ингээд одоо character building гэж хэлэх юм уу та тий. Тэрүүгээр амар ингээд хүмүүсүүдийг амар ингээд шал нөлөөлт юм бэлээ. Одоо ингээд зүгээр л ном сурсан хүүхэд зүгээр одоо ингээд хажуу талдаа спорт хичээл мичээл дээр л фокус хийсэн спортоо хөөж яваагүй болохоор ч зүгээр л номоо л мэддэг. За би энэ таскийг амжуулсан байна гэж л ойлголттой болохоос яг ингээд яг тэр character гэж юм дээр бол юу яг сул харагддээ ш надад бол. Ерөөсөө энэ онлын талаас нь ингээд нэг юм ярихад ийм байгаа байхгүй. Ерөөсөө эрүүл бие дээр саруул тухайн оршин гэдэг энэ чинь амар том үг шүү дээ. Тэгээ эрүүл одоо биеийг авахын тулд ямар нэгэн спортын төрөл юм уу энэ биеийн тамирын одоо дасгал хөдөлгөөнөөр хичээлэхгүй л болохгүй. Тийм учраас хүүхдүүд ерөөсөө нөгөө сая үжиг ярьдаг чаддаг ч байна уу чадахгүй ч байна уу нэг юмар хичээлж ийж за жишээл ингэж манай монголчууд спорт яг хичээл. Одоо тарихаа хөгжүүлээд одоо бүр тасгаад бүр явцсан хүн байл одоо бүр сайхан байна. Тэгээд тарих хөгжиж 30 гараад бүгдээр зүрхний шигдээстэй усууд бэлдээд байна уу? Альсгүй л одоо тий насан туршдаа явдаг нөгөө дадал чадварыг нөгөө дасгалын нөгөө хүүхдүүд хүү гэдэг чинь аюул том асуудал болж өрдөг хөөх. Тэгээд энэ талаар бас манай Мига ч гэсэн зөндөө битээр түн хуучлаа. Мига Монголд байж байхдаа ямар танай клуб чи ямар нэртэй вэ? Манай клуб Империал гэдэг. Эзэнт хөрн гэдэг. За. Импери баг. Монголд одоо олон шавьтай байна уу? За одоо шавнар гэх юм бол олон. Тэгээд тэр дундаас нөгөө одоо ингээд өсгсөн одоо тэр боожулсан хамтдаа өссөн шавнар гэж байдаг байхгүй. Тэр бол одоо нэг 20 орчим байнга харилцаатай. Ингээ амьдрал дээр ингээд өөртөө гарцсан. Тийм залуучууд байдгийн. Тэгээд ер нь бол анханасаа ингээд нөгөө би болохоор жоохон өөр стилээр, өөр байдлаар заадаг байхгүй юу. Тухайн хүүхдээ одоо хамгийн анх ингээ хүүхдэд хичээл орох гэхээр чи нөгөө жоох хүүхдүүд чинь анхаарахгүй. Тэгээд би бүр зааж чаддгүй. Тэгээ буцаад ингээд дахиад ном судлаад үзээд хэрэгүүлээд инхээр хүүхдүүд 15 минутын тогтоолттой байдаг. Эсвэл одоо ингээд хүүхдүүд улдаар ингээ хараад тэрийг тогтоочоод одоо ялангуяа бүр одооны хүүхдүүд тийм болцсон. Ингээ үзэж байгаа л тийм ээ одоо энэ мэдээлэл технологитой ойрхон болцсон юм уу? Одоо ингээ үзэж байгаа техникийг харж агаад баг YouTube-д жагаа тэгээд тэрийг ингээд өөрөө гүйцэхэд хийчихдэг. Акробат сайлтыг эргэждэг болчиход байгаа байхгүй юу? Хүүхдүүд судлаад тэр чинь ингээд өөртөө контрол хийгээд нүдэрээ тусгаад авсан юмаа буцаагаад нөгөө биедээ шингээгээд тэрийг биежүүлээд явчихж байгаа. Энэ нөгөө сэтгэл зүйн юм байна штэ. Тэгэхээр манай би нөгөө дивжин дээр гарахтаа шаваад гэдэг байхгүй юу? Энэ дивжин дээр гарч байгаа тэ гарна гэж байгаа хүсэл чинь хамгийн мундаг байна тэ. Чи өөр ямар нэг юм бити бодоо өөрийнхөө левелийг олоод ир. Тий. Ер нь бол ингэдэг л дээ. Хүүхдүүд ингээд бэлтгэл хийгээд өөрийгөө ингээд хөгжөөд эхлэхээр ингээд тэр юмаа ингээд хийж үзмээр санагдаад байдаг. Тэр тохиолдолд би тэмцээнд бэлдъя гэж хэлэх ёстой. Тэр тохиолдолд тэр хүүхдийг бэлдэх ёстой. Тэрнээс ш одоо манайхан чинь нөгөө шавнараа хүмүүст харуулах гэж байгаа юм шиг бүгдийг аваачаал тэмцээнд оруулаад тэгээд нөгөөдхнөөс нэг унах хүүхд байна. Тийм ээ. Энэ унах гэдэг сэтгэл зүгээр унах хүүхдүүд байна тий. Өөртөө итгэлгүй болох хүүхдүүд байна. Ингээл ерөөсөө тэр медаль нь чухал эсвэл ингээд байдаг болвол би бол тэрний эсрэг нь. Өнөөдөр чи нэг хүн ялсан ч болно, хоёр хүн ялсан ч болно. Тий. Заавалжгүй тэр медалийг авах шаардлага байхгүй. Дивжин дээр гарыг гэсэн хүслээ тэг гүйцээгээд ингээд тоглолтоо хийгээд өөрийнхөө одоо хэмжээндээ тулцсан л бол тэгэл тэр болоо. За ингээд манай Чикагод байгаа эцэг эхчүүд манай Монгол аюулс ах тим дээр за дээр нь болохоор зөв манай мегатай холбогдоод тэгээ хүүхдүүдээ бас одоо жишээлбэл энэ солонгосчууд дээр ч юм аюучаад
За дээр нь ингээд янз бүрийн нөгөө юмнуудыг ингэж яхаа яг жинхэнэ сургагч Монгол багш ч маань ингээд ирсэн bay шүү. Та бүхэн маань бүр ирээд хүүхдүүдийнхээ тухай мэдээж бас цааштай гэж байгаа шүү дээ. Цааштай яг энэ одоо тулааны спортоор хичээлээд явах ийм бүр зорилготой тим байх юм бол бас хүүхдүүдтэйгээ бүр ингээд сайхан ирээд залуучууд ч гэсэн одоо манай мигийнхаас тийм сургалтууд за одоо жишээ нь авч болно. За жишээлх юм бол сая манай Монгол аюулс актив дээр нэг 3 удаа бид хичээл хийсэн тий үгүй. Тэгээд манай мига өөрөө бас англи монголоор хөрхөн холиод ярьчин. Тэгээд бүр ингээд тулсан үед яг хөх манай өөжи бас манай дасгалжуулагч орчуулсан тий. Yes хүүхдүүд амар гоё хийсэн тий. Амар тийм өөр нөгөө гоё юм орж ирж байгаа байхгүй. Өөжид тэр манай хүүхдүүдийн тухай нэг жоохон ярьж. Тэг би тэгэл орчуулаад тэгэл хараал аж хатал хөөхтүүд маань одоо ингээ яг ингээ зүгээр нь техникийн ингээд ингэж хийн шүүгээд зааж өгч хатал хөөхтүүд бас ингээл хийгээл байхгүй. Тэгэл нөгөө итер чинь бас ингээл зарим нь надад бол амар илүү ингээл хичээж байгаа юм шиг харагдаад байна. Нөгөө зарим нь болохоор зүгээр л ингээл за энийг хурдан дуусгая гээл нэг ботцоо хитэн хөөхтүүд байгаа штэ тий. Тэгэл яг хийж байгаа хөөхтүүд нь бол ингээл амар анхааралтай байна. Би юм ярихгүй ч байж хатал хийж байгаа байхгүй. Тэгж хатал нөгөө хүүхдүүд нь болохоор ингээл ингэсэн те. Жохон ингээд яахгүй яд нь очоод ингээд жохон загнаад хэлчихэж байгаа би ингээд чи яг ингэж хий багшаа сайн хаар гэл ингээл хэлээл хийж хатал тэгэл яг зөв техник хийж байгаа. Тэгж тэд нар чинь нөгөө сайн хийж байгаа хүүхдүүдээс илүү хийгээд байгаа байхгүй бүр яг ингээд зүгээр нь ингээд яг артлаас нь ингээд хэлээд ийм техниктэй шүү ингэж хийхтэй шүү гэж хэлээд хатал яг илүү байхгүй. Зарим нэг нь бүр гэртээ очиод гоо юу яах юм бэ гэсэн чи явж байгаа. Аа чи бүр гоё хийж байна. Би нөгөө хүүхдүүдэд эхний өдрөө хэлсэн байхгүй юу? Нөгөө өөрөө ялна гэдэг чинь нөгөө гэртээ очиод өдөрт зүгээр л 3 удаа сунаач. Тийм ээ? Тэр их гоё гэсэн. Тийм 3 удаа сунаач. Ягаад гэвэл чиний өрсөлдөгч гэртээ 3 сунаадгүй. Тийм болохоор чи тэрнээс давуу байгаа болохоор энэ нөгөө анхны хичээлүүдийн нэг нь байхгүй юу? Нөгөө өөрийгөө олж авах сэтгэл зүйн анхных нь хичээлүүд нь өөртөө нэг итгэл төрөл тий. Одоо гараад ирэх юм бол энэ гэртээ 3 сунаадгүй даа гэдээ бодно шүү дээ. Энэ 3 сунаадгүй би 3 сунаадгүй юм чи энэс илүү байгаад confidence авч байгаа. Тий, яг л авч байгаа. Тэгэж явдаг байхгүй. Тэгээд ер нь бол ингээд нөгөө биднээс тэгдэж шүү дээ хүчийг хуваарлах ч гэдэг юм уу эсвэл ингээд одоо уураа гаргах ч гэдэг юм уу стрессээ гаргах. Стрессээ одоо нөгөө сэтгэл зүйч нар чинь гэдэг чинь стрессээ гаргаад дэрээ зогч гэдэг юм уу эсвэл ууланд очиод ойрлч гэдэг юм уу тий янз бүрийн байдлаар тий янз бүрийн байдлаар тэгэхээр чи нөгөө яг хөдөлгөөн хийсэн хүнээс л стресс айлгдаг байхгүй манайхан ч гэдэг чинь хаяа зааланд очиод сайхан болчлоо сайхан хөлс гаргалаа гэлдэг шүү дээ тэгэхээр энэ хөлс гаргаж байгаа хөдөлгөөн хийж байгаа дээрэс нь өөрөөс адреналин одоо бас ингээд нөгөө ялгаруулна гэдэг чинь бас айгүй гоё зүйл байдаг байхгүй тэгэхээр ингээд юмыг зохиод тэрнээс гарах одоо тий өөрөөс гарах адреналиныг бас мэдэрч явах хэрэгтэй. Одоо нөгөө хин нөгөө манай нутгийн энэ нутгийн чинь нэг тэр бомбтон чинь нөгөө юугаар бие хамгаалахуулгаар хичээлдэг болсон шүү дээ. Маск биш нөгөө Элон Маск Google Mark Zuckerberg. Тийм Zuckerberg. Яагаад тэр тэрнийг би нөгөө яагаад би хамгаалуулахаар хичээлдэг болсныг хэлэхөө. Ингээ бусад спортоор хичээлэхээр ажиллаа бодоод байт юм байл та. Ингээ гүүн штэ. Гүүж ихтэй ажиллаа бодоод байна. Эсвэл ингээ теннис тоглож байгаа юм уу ингээд ажиллаа бодоод байт юм байл та. Ерөөсөө л ажил нь ингээд нүдэнд. Тэгсэн чинь ингээ нөгөө би хамгаалахаар хичээлсэн чинь урдаас хүн хурж ирээ ингээд унгаах гад барилдах гад эсвэл цогох гээд ахаар чи тийм ажилла бодох зав байх. Өөр юмд анхаарлаа төвлөрүүлээ. Тэрэндээ бас амар сайн юу яж тий тэгвэл тэгээд намайг массажлж гин гэж яриад байгаа байхгүй юу. Намайг хамгийн сайн массажлж байгаа юм бол бас энэ бие хамгаалах урлаг юм байна гэд. Эн чинь бас нэг өөр заавалчгүй тийм ер нь бол ийм байд юм л да. Одоо улсууд ингээ асуудаг шүү дээ. Тайквондо мундгуу аль нь амар үү гэх. Биднээс байх байх. Тэгэл ярина шүү дээ. Бокс нь амар үү? Жижуудаа чи амар үү гэл. Бүгдөө амар. Тийм. Ер нь бол нэг мехийг одоо 1000 удаа давтсан эсвэл өөрийнхөө юмд бэлтгэл хийсэн хүн л
ялдаг байхгүй. Бэлтгэл хийн гэдэг чинь тэр хүнд ингээ суугаад тогтно одоо тэрний тухай манай амраа бол айгүй сайн мэдж байгаа шүү дээ. Өөртөө ихтгэлтэй болчихно. Одоо хүүхдүүдийн бэлтгэл ханаад ирэхээр одоо яаж нөгөө талбай руу гардаг вүлээ тийм ээ. Тий. Өөртөө ихтгэлтэй болно гэдэг чинь ганцхан спорт төрш нөгөө тавиг толгоогоор явж байгаа улсууд юм уу тий айгүй том лекц мэкс уншиж байгаа ч юм уу тэрэн дээр хүртэл бүр амар чухал нөлөө үзүүлдэг. За жишээ нь ингэж спортоор хичээлдэггүй зөвхөн математик гэдэг тийм үгүй. Дээр нь болохоор зэрэг уурлаг бас байгаа. Тий зөвхөн одоо жишээлх юм бол ингэж спортын ач холбогдол ерөөсөө бүр ингэ сайн талаар ярих юм бол ерөөсөө яриад дуусахгүй. Гэхдээ эцэг эхчүүд бас энийг ойлгох хэрэгтэй. Юу гэхээр зэрэг спортоор ямар нэгэн спортоор хичээлдэг нөгөөх нь хичээлдэг хоёр хүүхэд байгаа шүү дээ. Тэгэхээр хоёулаа математикт амар сайн. Тэ. Гэхдээ тэр нь алсуураа явсараад хин амар хурдан сэтгэдэг болдог гэхээр зэрэг спортоор хичээлдэг нь хамгийн хурдан сэтгэдэг болж байгаа. Жишээ нь хүүхдүүд одоо хоёулаа нэг ярьсан шүү дээ. Манай хүүхд одоо жингийн илүүдэлтэй ч юм уу те манай хүүхд за жишээ нэг гэж байгаарай. Монголд байхад бас тэгдэг гэсэн бохоо. Манай хүүхд одоо эмчийн юутай нөгөө бөөрн өвддөг зүрхэн өвддөг одоо зүрхний гин тамирын хичээлд орж болохгүй амьсгалын замын дотог хүнсгэлтэй. Тий. Америкт болохоор зэрэг жингийн илүүдэл гэдэг нэг амир юмнаас болоод хүүхдүүд нь тэрнээсээ болоод ингэ гів болцсон. Хичээд бос хүүхдүүдтэй тэр чинь хүн л юм чинь нөгөө нэг өөргөө харьцуулж идэг байхгүй. Ээж аавда би амар тарган байна. Бос хүүхдүүдээс ээжтэй нэг хил нь хоёр хил нь сүулдэ хүүхд шууд хаяал тэгээд тэрэндээ өөр ингээд өөрөө тасаал тэгээд сүулдэ шууд хаяал явчихна. Тэгэхээр ээж аавууд ерөөсөө яг энэ дээр та нэг гоё юм ярьж ирсэн. Тэр хүүхдүүд зориулсан яг өөрсдийнх нь левел таарсан дасгалыг өгөх хэрэгтэй. Тийм шүү дээ. Тэгээд тэрийг бас гоё хэлээж эцэгчүүд нэр. Ер нь бол ийм л байгаа юм л да. Одоо өөрийнхөө төвшөндөл одоо биеийг хөгжүүлж одоо дасгал хийх хэрэгтэй байхгүй юу? Бүр ингээд чадамжгүй хүүхд төр ингээд одоо 20 гантел авчирч өрөг гэдэг юм бол болохгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө булчингийн ажиллагааг ажилуулахын тулд одоо нэг ширхэг будаа бариулаад ажиллуулах хэрэгтэй байхгүй. Энийг л нөгөө дасгалжуулагч олж харж тэр хүн дээр ажиллах хэрэгтэй. Ер нь бол манай энэ спортоор ер нь тулааны урлагаар хичээлж байгаа улсуудаас ингээ хараад байхад би энэ жижигзүү гэдэг нэг байгаа шүү дээ. Одоо энэ жижигзүүч бол Японыхан байгаа. Бразилчууд ингээд нутагшуулж чадах юм. За тэгээд ингэнгүүтээ одоо уян хатан гэсэн үг байхгүй юу? Ууланд бол тэгэнгүүтээ Япончууд энэ Бразилчууд авчаад байгаа. Жижигзүүгийн дээр би халаалт айгүй мундаг. Одоо хүний одоо нарийн одоо булчингууд гэж байдаг шүү дээ. Жижиг охин нурууны булчингууд. Одоо таны амраа бидэндээ одоо ингээд нуруу татчлаа гэдэг байхгүй уу? Усууд нуруунд юм болчлоо гэдэг шүү дээ. Тэр чинь булчинд барьсан байдаг шүү дээ. За. Булчинд ингээд ингээд базаад барьсан байдаг. Яг яасан юм дээр бол нурууныхын завсар юм ингээд хавчуулдаг байхгүй юу? Булчинд ингээд барьсан тэгэнгүүт халуун тоосог тавиад гайгүй болчихсон. Тийм юм яриад идэг шүү дээ. Бум тавилжлаа. Тэгэхээр одоо биднээс тийм юм одоо нарийн жижиг зүгийн нөгөө халбий халаалт нь ийм нарийнхан хэсгүүдээр ингэж халаалт хийдэг байхгүй. За нөгөө нарийн булчингууд дээр ажилтгүй булчингуудыг ингээд халааж ажилуулдаг байхгүй. Тэгэхээр ингээд тэр муу тэр сайн гэх юм байхгүй. Сайн юм болгоныг биднээс энэ тэндээс авч ингэж цуглуулж хийж явах хэрэгтэй. Тэгээд ер нь болвол ер нь дасгалжуулагч дээр би нөгөө мэрэгжлийн активлэг улсууд дээр аваач ч өгөө гэдэг чил одоо таны асуултыг чи хариу байхгүй юу. Тэрнээс ш тэр багшийг мундаг сайн гэж би хэлж чадахгүй шүү дээ. Ягаад гэвэл тэр багш чи өөрийнхөө левелээрээ л тэр хүнд цааш дээ. Өөрийнхөө хэмжээсээр цаана. Тэгвэл одоо би бас өөрийнхөө хэмжээсээр. Надаас одоо өөр багш нар өөр мундаг хэмжээсүүдээр би болохоор өөрөөсөө давсан хэмжээсийг тэр хүүхдэд хэлж болохгүй байхгүй юу? Ер нь бол хүний бие организмтай тэгж хамаагүй давсан юмар ярьж болтгүй зүйл байхгүй юу? Одоо жишээ нь ингэж байгаа. Хүний зүрхний цогцолт хэд байдгийг мэдэхгүй. Хүүхд одоо дунд ачаал, тэг баг ачаал, дунд ачаал, их ачаал гэдгийг мэдэхгүй. Тэгсэр нь өөрсдөө нэг сакс макс тоглоод нэг өөрийнхөө хэмжээнд ингэж тоглосон юмнууд чинь одоо жишээлх юм бол болиулж байна саксч байна өөр тий зөвхөн дайлангуй монголчууд гэдээ одоо яг энийг үр хэлж болж байгаа байхгүй. Үнэхээр одоо тэр ээж аавс гарсан нэг хүүхдэд тий яг одоо
одоо ч хинч юу ч зааж өгөөгүй тэр жоохон хүүхдийг хин яаж болохыг мэдэхгүй тэр хүүхдэд дасгал өгөхдөө маш болгоомжтой хэрэгтэй. Тийм тий. Тэр яг мэрэгжил талаас. Энийг л актив чиглэгээд байгаа байхгүй. Тийм. Яг левелд нь тааруулж өгөх хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр хүүхд чинь тэрнээсээ нэг одоо хуруу архид энэ үр дүн харагдаж байгаа байхгүй. Үр дүн гэж үзэх хэрэгтэй байхгүй. Одоо манай 50-ны дээд сургуульд манай гааз хэрэн дөрж өгч гээл манай урт насан багш. За тэгээд биеийн тамирын одоо хөгжил онол заах арга зүй бид нар бипхоз гэлдэг байхгүй. Бие алдрын хөгжил онол заах арга зүй гэдэг. Тэгэд энэ хичээлийг оржсон манай тэр багш нар ямар гоё юмнууд заадаг байсан юм бэ. Гэхдээ би одоо үнэхээр одоо Америкт ирээд 23 жил болчиход дөнгөж ирсэн. Би ч одоо Монгол төсмийн тамирын дээд бас багшлал энэ тамирын дээдд очивол уг нь магистр энтриг энэ хөлийн нумаар ингээл хамгаалах гэдэг ингээл. Тэгэл энэ хурд яаж хөгжүүлэх юм. Тэ уян хатан яах юм. Нөгөө 5 чанар байгаа шүү дээ. Энэ 5 одоо жишээ хурд хүч нөгөө авхаал цамбаа уян хатан тэ дэгсүр гэдэг. Энэ 5 чанарыг яаж хөгжүүлэх? Хүн төрөхдөө энэ 5 чанарын аль нэгийг илүү ингээд хүн ээж аваасаа нөгөө генетикээр авдаг. Тий. Жишээлбэл дэгсүр сайтай хүн бол одоо за хөнгөнөр утгаар одоо тий дэгсүрийн спортын төрлүүдийн холын зангуул тэр чинь байглаас бас юм өгөх гэдэг шүү дээ. Тийм. За дэмжээртэй улсууд өгөгдөл нь одоо энэ 5 чанар дээр суурилж одоо тэд нэр явж идэг. Тэнгүү зэрэг за тэр багш нарын гоё ярьж исэн юмнууд дараа нь энэ Америк нэгдсэн улсад ирээд ингээд энэ одоо personal training институтыг одоо Чикагод төгслөө ш нь 680 цагийн хичээл байна. Тэгээ энд ингээд зааж явах үгүй. Яг л манай тэр сургуулийн багш нарын зааж ирсэн яг Оросын школ. Дэлхийд дээр чинь угаасаа шинжлэх ухааны хамгийн том юмнуудыг чинь Оросууд чинь одоо Оросыг одоо ярьлаа гэдээ одоо яах юм бол мэдэхгүй. Ямар ч байсан тэндээс гаралтай заа. Америк бол нэг амар том юм болохоор мэдээж эн чинь амар одоо юу гэдэг хөгжлийн юм. Тэгээ энэ бол яг хоол хүмс нөгөө тэр талынхаа юм дээр бол бүр илүү тэрэн дээр хичээлтэй ордог юм байна. За тэгээд сая хоёул ярьсан шүү дээ. Левел хүүхдүүдийн левелийн тухай ярьсан шүү дээ. Тэгэхээр зэрэг юу вэ гэхээр зэрэг зарим хүүхдүүд болохоор зэрэг хит илүү жинтэй ч юм уу хүүхдүүдээс нөгөө илчээд идэх хүүхдүүд чинь нэг нэгнээсээ жоохон санаа зовдөг тийм хүүхдүүд байгаа шүү дээ тий. Тэгэх юм бол яг энэ personal-ээр одоо багш нар одоо жишээлбэл ганцаардсан яг тийм хувийн тасгалжуулалт аваад тэгээд нэг одоо 2-3 сар явсны дараагаа 2 хүүхэдтэй левел нь адилхан хүүхдүүд рүү оруулаад ингээд явах юм бол айгүй амжилттай байгаа байхгүй. Тэгэхгүй өөжийг нь одоо жишээлбэл нэг доор нөгөө нэг одоо жишээлбэл сакс залаа сурцсан 7 настай хүүхдийг дөнгөж хичээлд ирж байгаа 7 настай хүүхдээ ирж хоорондоо байхаа нөгөө хоёр чинь хоорондоо юу хийж чадахгүй байхгүй. Нийцэж чадахгүй тийм айгүй их юм харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр эцэгчүүд одоо жишээлбэл хүүхдээ яг ирээдүйтэй дээр нь болохоор зэрэг ер нь Америкч биш Монгол одоо юу гэдэг манай монголч гэсэн одоо ер нь тэгж байгаа гэж бодож байна. Ер нь аль левелд явж байгаа гэдгээс нь багштайгаа яриад ер нь бол яг personal хувийн дасгалжуулалтаар хэлж гаргаж ирэх юм бол илүү амжилтанд хүрдэг шүү гэдгийг одоо бас зүгээр л нэг дугууланд явуулаад сайжрын гэж байхгүй шүү дээ. Тийм. Хүүхдийнхээ дотор юу байгааг бас мэдэх хэрэгтэй байхгүй. Хүүхдийн дотор юу байгаа те яамаар байгааг нь ерөөсөө ярилцгаа болчихсон байна. Би одоо амраагаас асуугаад байгаа юм нь яагаад энэ Монгол кабинетийнхэн байж те хүүхдүүдэд янз бүрийн юм дээр аваачиж өгөхгүй байна вэ? Заавалжгүй ажил гээд байна вэ? Биднес чинь одоо үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө амьдардаг шүү дээ. А биднээсээ амьдрал бол энэ амьдрал одоо нэг хэмнэлээр ингээд байгаа тийм ээ. Одоо манай Чикагод амьдарч байгаа улсууд бодох хэрэгтэй. Одоо энэ бидний ярьж байгаа юмнуудыг чинь бид нар бас өөрсдөө одоо зүгээр болоод тавцсан юм биш үү? Одоо бүр хар багасаа за жишээ нь өөр дөр ингээл жишээ авах чинь би 5 наснаас эхлээд Монголд хөгжиж спортын төрлөөр ингээл барилдаж эхлээл ингээл явсаар байгаа л ингээл итгэвэрсэн байна. Дээр нь сургууль соёлоо өрсөн байна. Мегач гэсэн яг адилхан тэгсэн байна. Тэгээд одоо жишээлх юм бол Монгол хүүхдүүдтэй Монгол аяас их тийм хамгийн бага үнээр зөвхөн тэр нэг заалдынхын төлбөрийг өгөөл ингээд явуулж байгаа улсууд шүү дээ. Тэгэхээр Монгол улсууд бас энийг бодох хэрэгтэй. Ер нь хүүхдүүдэд авчиж өг тэнцээ айгүй олон тийм төрлийн одоо зорилгыг хангасан юмуд явуулж байгаа байхгүй. Жишээ нь Монгол хүүхдүүд хоорондоо бие бинийгээ хараад үндэстэй хүүхдүүд хоорондоо найз нөхөр болог гэж хамгийн том зорилго тийм үндэстэй хүүхдүүдийн Монгол хүүхдүүдийн одоо хүчрхийг нэгдлийг бий болгоё гэж нэг өөрөө агуулж байна. Тэн дотор одоо мига ч гэсэн тэгэл хүүхдүүдийн одоо ч ингээд нөгөө кетан хийгээл тий кетан гэж ярьдаг шүү дээ.
Монгол тийм. Тэгэл тэр зөвхөн дасгалыг хийгээд ингэ чинь одоо манай пүүсэн жавхч магш яг бидний юм жоохон багтаа нөгөө бас л тэр үе чинь тэр баг гойгоо багт нарыг хараад яг дуурайгаал хийжсэн улсууд чинь бүр айгуугаа энэ хүүхдүүд чи яг тиймийг бүр амьдралд яг хэрэгтэй юмнуудыг авах хэрэгтэй байхгүй. Тэ ер нь манай бие хамгаалал хурлын том багш нар байна л да. Одоо пүүсэн жагаалт гэж байна. Манай миний хамгийн анхны багш чинь Бихэ гэдэг багш. Дараа нь одоо Монгол Улсын гавьяад чин зөрөг багш байна. Наран тунгалаг одоо гавьяат бит хоёр болохоор Бихэ багшийн шавнар. Миний хоёулаа нэг үеийн. Тэгээд одоо манай наран тунгалагч чинь бас одоо ингээд уулзаад яриа суух юм бол бас л ярина штэ. Ингээд яагаад ч юм бие хамгаалал хуралгаар ингээд хичээлж байгаа улсууд философи айгу өндөр байдаг. Одоо энэ философиг бол одоо чин зураг багш бол одоо биднээс яг Будда гэдэг юм да. Буддогийнхэн тэр замналаар нь ингээд суулгаж өгсөн. Энэ чинь хүн судал гэж үзээд байгаа шүү дээ. Манай багш бас магистр авсан байгаа. Тэгээ доктороо бас авсан байгаа. Манай Бихэ багш бас ингээд яадаг. Одоо Наранбаатар гэдэг одоо биднээс чи хочоочоор л ярьдаг юм л да. Чапаю Наранбаатар одоо Чингисийн завшилт одоо наран тунгааж гэдэг юм уу эсвэл манай ган төмөрч гэдэг юм уу гэд өөрөөсөө ингээд хүний тухай асар гоё юмнууд ярина. Гурвалжин бие гэж ярина тийм ээ. Хүний аавро дотоод энергич гэж ярина. Одоо ингээд сүултээ ингээд нөгөөдөл чи баг ингээд харцаараа хүнийг унгаах ч юм яриад эсвэл за ер нь бол ингээд айгүй тийм сүнслэг философи талдаа орчтой. Яг энэ яагаад тэгэхээр эн чинь нөгөө биднес чи хүнийг л судлаад байгаа шүү дээ. Тий. Энэ дээр чинь нөгөө дивжен дээр гарахаасаа ахгуулаад ингээд өөр асар их одоо ингээд хүний ингээд судалгаа явуулчихдаг. Одоо манай тунгагийн ярилцлагуудыг ингээд үздэг болвол яг ингээд бодол дараа нь ингээд тэр тэмцээнд яаж орсон, юу бодож исэн, гараа ингээд өчүүлээд яхад за гараа хугаруул улс их ороо хойнд байгаа шүү чи тийм. Ингээд амар тийм агуулгатай юмнууд ярьдаг байхгүй. Нэр өгөхдөө ч гэсэн агуулгатай болцсон тийм. Өндөр философитой улсууд болчдөг юм байлээ. Одоо тэгэхээр одоо биднес чи өөрсдөө 30 хэдэн жил яг энэ тогоон чанагдсан болохоор одоо нэг нь л болж л байгаа юм билгүй те. Одоо тэгж боддгоо шүү дээ. Дээрээс нь би авиас актем дээр хурж ирээд ингээд төрийн дуулаад хүүхдүүд урайгаа хэлээ те. Монгол улсын хөгжлийн биднес сурч мэдэх юм аа ингээд урайлаад хэлээд ингээд байж байгаа бол Монгол омгшлыг бол төрүүлсэн. Дээрээс нь яг одоо манай одоо бааз гэдэг юм уу ирчээд ингээд амраа гэж байгаа шүү гэд тэ. Тэгээд шарваах ирээд биднээс уулзаад тэгээд ялтыг ирж ирнэ. Тий. Тэгэнгүүт манай нэг дүү тэрнийг нэг хэлмээр байна. Тэр битээр ингээд Америкт байгаа л да. Одоо сайн дүү өөрөө чинь сайн мэддэг дүү зэ. Тэр дүүгийн охин нь Америкт төрсөн. Тэгээ уцаар ярьдаг байхгүй юу? Шүдний унтсан байна л та. Тэгээ аав миний шүд унтчлаа. Шүдний даг нь авсан. Та юугаар намайг мэлаах чинь гэдэг ингээд уцаар ярихгүй юу? Тэгээд би хэд шүд унж байгаа юм чи жоохон байгаа шүү дээ тий. Тэгээд дараа нь дуусных дараа нь хидтэй танаа охин чинь гэдгсэн чинь манай охин одоо ингээд шүдний унтсан Америк төрсөн юм аа. Миний тэгээд Монгол хүний хувьд хийж чадах юм тий. Одоо чамтай уулзуулсан хүмүүс маань надад тэгсэн байхгүй юу? Хийж чадах юм бол монгол хэл, өв соёл те. Монгол гэдэг омогшил энэ юмыг би ерөөсө монгол хэлийг мартуулахгүйгээр хүүхдтэйгээ байж байгаа. Энэ бол миний одоо те хийж чадах хамгийн том зүйл гэж байгаа. Хөрөнгө оруулалт гэж байгаа байхгүй. Энэ бол бас айгүй бас ингэ сэтгэл хөдлөсөн зүйл байсан. Амар сэтгэл хөдлөсөн. Тэгээд тэр хүүхэд нь яг тэгж зүг ярьж байгаа. Дээрэс нь одоо та Монгол актем дээр угаасаа ингээд очих хэвээр хүн байна. Тэгээ би хэлээдхий, уцаар хэлээдхий. Тэгээ та хоёр уулзаад хараа. Та хоёрын одоо wife нийлэн ч гэдэг авра нийлэн гэл. Тэгэл битээр уулзсан шүү дээ. Ер нь бол яг манай манай Монгол аяс актем дээр нээлттэй хичээлүүдээ ингээд явуулж байгаа. Тэгээ юу цаашдаа бол манай мига өөрөө тусдаа тэгээд гоё бүр ингээд те ганцаардсан сургалт энтрийг аваад явах юм сонирхолтой байгаа. Тэгээд манай эцэг эхчүүд ч гэсэн
ер нь бол манай Мегагийн утсын тэрийг доор нь бас манай өөжи биччих байх. Тэгээд яг бид тэдийн яриаг бас гүйцэд бас тайлангуяа Америкт амьдарч байгаа монголчууд маань гүйцэд үзхийг бодоорой. Яагаад тэгэхээр энэ дээр бас айгүй ингээд тал талаас нь ингээд довчхон мэдээллүүдийг бас өгж байгаа учраас ингэж байгаа шүү. За тэгээд юу яа? Түрүү орж ирэхдээ нөгөө манай Мигэг бас хүмүүс сайн яах гэж байгаа. Энэ манад нөгөө намайг жоохон багт нөгөө манай цагдаагийн тусгаагийнх ингээл айгүйх ярьдаг байхгүй. Тэгээ бас тэрийг тусгаагийнх гэж ярьж болдгүй юм байна гэдгийг бас Мигэгасаа би сонслоо. Тэгээ тэрийг юу тусгаагаар ер нь бол би юм байхгүй. Тусгай бэлтгэлтэй албаа агч нарын л сурах гэж байгаа. Тий, яг бүр одоо манай тим улсуудын тусгай бэлтгэлд хамруулдаг улсуудын одоо сургагч өгч үстэй. Тий, харин улсууд болохоор нэг тусгай гэдэг байхгүй. Нэг одоо Шват юм шиг одоо тэгэж яриад. Тэр бас яриа буруу идэг юм байна шүү. Миний үеийнхэн бүгдээрээ л тэгэж яриад ингээ сурцсан тий. Тэгэхээр би нөгөө ер нь төрийн тусгай албаг гэж ярьдаг л да. Цагдаагийн албаа гэж. Би ч одоо гавьянтаа гарцсан тэтгэр зуусан цагдаагийн албаа гэж штэ одоо тэгээд. Тэгэхээр одоо ер нь бол төрийн тусгай алба гэж ярьдаг. Тэгээд төрийн тусгай алба дундаа төрийн тусгай бэлтгэлтэй албаа агч нарын албаны бэлтгэл сургалт хариуцсан мэрэгчлэн байсан байхгүй. За ингээд ийм гоё мэрэгчлээ тэгээд ийм туршлагатай тэгээд ийм багш бас Чикаго дээр бидний тулд орж ирж ингэж ирсэн тул бид нар бол айгүйх баяртай байгаа шүү. Тэг манай Чикагод байгаа монголчууд яг энэ түрүүн одоо дөндөл ярьлаа те. Яг энэ сургагч яг мэрэгжлийн багш нар хүүхдүүдэд тав хүн маань авчиж өгөөрэй. За тэгээд Мига минь юугаар бид эдийн подкастаар дамжуулж хийх гоё юмнууд бий. Тэгээ гурав өндөрлөе та гэсэн тийм. Ер нь бол альва нэг одоо биднес Монгол кабинет юм байна шүү дээ. Монгол кабинетийг хөгжих ёстой. Өөрсдийнхөө залууийг бас тэ ирээдүйд бас ихтгэлтэй алхдаг болоход нь бас эрүүл мэнд бие бэлдэрт нь анхаардаг байх хэрэгтэй. Өөрийнхөө олж таньж мэдхэд нь бас биднес бас дэмжлэг үзүүлдэг байх ёстой. Инхэд ингээд яг Амрагийн хэлдгээр одоо мэрэгжлийн багш нар дээр хүүхдүүдэд заавалчгүй одоо эндгээд байх юм байхгүй тий. Өөрсдийнх нь сонголтын зөв болоод хүүхдийнхээ хөгжлийн талаас нь зөв одоо ойлголттой болоод ирээдүгөө сайхан хараад ирээдүгөө сайн хүн болж төлөвшөхэд тий. Бас аюулгүй байдлаа хамгаалдаг хангадаг болчвол бас хэрэгтэй шүү дээ тийм ээ. Одоо тоор надаас нэг ганц юм асуучих. Та тэр пүн санжаа багш дээр хичээллээ тэгэл та яг ямар юу авсан гэд нэг. Оо би одоо асуу ямар тулааны спортоор ч юм яг чи өөр яг юу авсан бэ гэдэг. Яг юу авсан бэ? Би бол өөрөөсөө тулааны спорт гэж манай пүн санжаа багш биднэрт ингээд арангаад ингээд залуухан. Тэгээ одоо яг тэр бидний хэлдгээр одоо Монголын тусгай алба гэж байгаа шүү дээ тийм нөгөө цагдаагийн тэндээс чи яг буугаад очижсэн байхгүй. Би бол Пүрүү Санжаа багшаас ганцхан бүр ингээд өөртөө итгэлтэй өөрийнхөө нөгөө зоргийн чанар гэж байдаг байхгүй. Тэрийг л авсан байхгүй. Хиний ч юм одоо ямар ч тохиолдолд тий одоо би лекц унших ч байт юм уу. За гараа гэж ярьдаг байхгүй. Спортын гараа би тэгэхээр 5 дугаар анги хөхт байсан шүү дээ. 5 6 дугаар ангийнхаа юм ярьж байгаа. Тэгэхэд би тэндээс тэг хүнтэй тэг зодолцод нүдэлдэж янз бүр болохоос илүүтэйгээр тэр өөрийгөө одоо жоохон байхтай одоо тэр сонголтын дасгалд нөгөө киданы хийсэн те за мончог манай тэр багш угаасаа одоо кумпу мончог тухайн үед Монголын нэг номер байсан байхгүй. Тэгээд тэр мэрийг ингээл хийгээл тэгээд тэр чи ирэхдээ нэг сакс тоглоно бас. Тэгээд тэр багшаас би яг өөртөө тийм итгэл гэдэг юм а. Хүнтэй ярих яриагаа яаж ярих вэ энэ хүнтэй гэдэг юм хүртэл би олж исэн байхгүй. Тэгээ би энүүгээр айгүйх барахдаг. Тэгээд би чамааг бүр мега яриад ингээд тэнгууд би бүр зориуд одоо жишээлбэл саксон өнгөр хичээлж байгаа хүүхдүүдэд бүр зориуд бүр тэ чамаар 2 3 удаа бид нар бүр цугтаа бэлтгэл хийсэн. Манай өндөр ганаа хийсэн. Юу гэсэн гэлээ өндөр ганаа. Гоё л. Тэгээ ганаа энэ дотор хамгийн юу гэсэн гэлээ. Гөгшин манай хөшлөө энэ гэлээ. Тий. Тэгсэн. Тэгээд ер нь болоод яг түрүүний хэлдгээр бас манайд бас давуу тал нь байгаа. Аа. Давуу тал нь болохоор манайх нөгөө Vico гэдэг одоо World Enterprises одоо юм Kyokushin Karate
organization гэдэг байдаг байхгүй. Тэгээд тэрний болохоор level-ийн одоо certification-уудыг биднес бас олгох боломжтой. Тэгэхээр манайхан ч бол ингээд хүүхдүүд ч бас ингээд сургууль сурж байхдаа одоо бүсний зэрэг див одоо сертификатуудаа ингээд аваад байж хатаа ингээд коллекшн хийх юм ба шүү дээ. Эсвэл нэг цом мом дээрээс одоо ингээд соор юу гэж. Солонгосчууд одоо нэг каратегийн юмнууд явуулдаг шүү дээ. Тэгэхээр нэг тайквондо, каратеги одоо ямар төрлөөд тийм бүхний юмнууд өгöd байгаа шүү дээ. Тэрийг бол манай Мегагийн юу бол яг албан ёсоор тэрийг бас өгдөг юм байна шүү. Тийм учраас хүүхдүүдэд ачаад яг тэрэнд нь шалгуур янз бүрийнхаа юм гэх юм бол ерөөсөө тэр Солонгос одоо нэг улсуудын явуулдаг дээр биш Монгол хүнийхээ юм дээр ингээд тэгээд тодорхой хэмжээний левел агсан хүүхдүүдтэй нөгөө бүсний ч юмнуудыг өгөөж явах нь шүү дээ. Тийм. Ингэж ойлгож болох. Бүгд ингээд сурагчийн сурагчийн одоо ингээд 10 дугаар Q, 9 дугаар Q гэдэг 1 дугаар Q хүртэл хүрэн бүсний нэг зураастай явдаг байхгүй. Тэгэнгүүтээ дээшээ 1 дан 2 дан гэдэг ингээд левел нэхэ явдаг байхгүй. Тэгээд энэ нь болохоор тэр сертификатаараа олгогдно. Олон улсынхаа одоо үнэлэх юм дагалдаж явна гэсэн. Одоо тэгэхээр бас Мегагаа бас энд байгаа монголчууд бас дэмжих хэрэгтэй. Бид нар бас ингээд ийм гой сургагч багш ирсэн байж хахад яг одоо жишээлх юм бол ямар чөхөөгөө хэдэн монголчууд байгаа байл тийм биз дээ. Бид нар бол дандаа л цөөхөн улсууд байдаг шүү дээ. Ер нь бол монголчууд ч. Тийм учраас ийм гой дуршлагтай мэрэгчлээ багшигээ одоо энэ бүсний хүртлийн юм хийж яхад чинь хэдүүлээ бас сайхан хүүхдүүдэд авчирж өгөөд тэгээд тодорхой хэмжээнд бас сургалт аваад өөрсдөө ч гэсэн гэр бүлээрээ ч гэсэн явж болно шүү дээ. Тийм үү? Тий, ер нь бол одоо тэгээд би ч одоо л ингээл чөлөөндөө гарчаал одоо л ингээл тайвшраал одоо л ингээл иргэдэд одоо ингээд өөрийнхөө суралцж ийсэн. Одоо ч гэсэн сурж л байна л да. Сурж байгаа зүйлсээ өөрийнхөө хэмжээндээ ингээд заа сурах гээд байж гэн. Тэгээд гол нь нөгөө өөрийнхөө хүүхдүүдтэйгээ сайхан ажиллаараа манайхан би яг актив дээр хурж ирээл ганц бодсон юм тэр нэг урайгаа хэлээд байж байгаа. Энэ яг ингээд Монголын төлөө гэдэг ингээд энэ хүүхдүүдийн төлөө энэ юм хийж байгаа улсуудаа би цуг юм хийх ёстой байна гэдгээр л харсан байхгүй юу. Тэгэхээр би бас одоо ажлынхаа хажуугаар одоо клубээ ажилуулах ёстой юм байна. Нэг боломж нь угаасаа бүх юмнууд нь байгаа болохоор тэгээд бас активийнхаа хүүхдүүдэд одоо манай клубийн хүүхдүүд активийн хүүхдүүд бас цоллогдож явна шүү дээ тийм ээ. Монгол яс активийн одоо бие хамгаалалтын клубийн хүүхдүүд шүү дээ тийм ээ. Imperial Dojo-ны тийм. Тэгэхээр тэр хүүхдүүдэд би өөрийнхөө хэмжээнд сургалтаа зохион байгуулж байна. Дээрээс нь эцэг эхчүүд хүүхдтэйгээ яриараа түрүүний нөгөө хэлдэг те жингийн илүүдэлтэй хүүхдээ доторх юмыг олж танихыг бодороо тэр ичээд байгаа хүүхд уламж цаашлаад хүүхдээ одоо өөрөөсөө холдууллаа шүү. Тэр хүүхдийг эйгүү байдалд оруулчих вэ те. Энээс нь болгоомжлоор тийм болохоор наашна авчраад баг байгаа тэр нь зүрхний ачаалт тэр чинь ерөөсөө одоо тэгэл юун дээр нь алдаа байна гэдгийг л биднээс олж харах гэж оролдсон шүү дээ. Тийм ээ. Тэр одоо өөрөө ингээд сууснасаа болсон уу эсвэл одоо биеийнхээ нэг хэлбрээсээ болсон уу тэгээд нөгөө хөдөлгөөнөө хорчихсон уу тэгээ утас компьютертэйгээ орооцолдоод эхэлсэн үү эсвэл одоо ямар нэгэн эмчийн заалт байна уу тийм ээ тэрнээсээ болж гин үү гэд тэгхгүйгээр тэр хүүхэд нь яг тохирсон хэмжээний дасгал сургалтыг өгөөд өөртөө ихтэй болгох боломжийг л биднээс гаргаж өгөх гээд байгаа байхгүй. Ийм За тэгээд бигээдэ баярлалаа. Тэгээд энийг бас Чикаго Монгол дээр ер нь бүх сайтуудаар бас сайн тавих хэрэгтэй. Манайхан нэг цаг алдалгүй хүүхдүүдийн төлөө, ирээдүйн төлөө тэ энийг бас бүгдээр нэг цаг гаргаад үзчихээрээ. За тэгээд та бүхэндээ баярлалаа. За бигээдэ бас хүрэлцэж орсон. Баярлалаа.